Сайн уу? За энэ удаад болохоор би смарт хумс юу ашиглаж яаж хийдгийг талаар заавар бичлэгээ оруулах гэж байна. За эхлээд юу ч гэсэн бөөндөө яг смарт хумс хийхэд юу шаардлагатай гэдгийг харцгаая. Смарт хумс юм чи ямар тач хамгийн түрүүнд смарт тип хэрэгтэй. Миний бодлоор тип гоё зузаан тэг гоё хэлбэртэй ах хэрэгтэй. Тэгэх юм бол яг хумсан дээр наахад хүртэл амар гоё хэлбэр гарч ирдэг. Энэний тэгтээ амар сонь нэмгэх нь нас ийд юм бэлээ. Ингээ харахаар энэ юм гоё зузаан. Энэ нэг юм гоё зузаан харагдаж байгаа. Ийм зузаан. Тэгээд ийм хэлбэртэй болохоор дөрвөлжин хэлбэртэй болгочих болно. Альмонд хэлбэртэй болгочих болохоор их зүгээр санагддаг. За дараагийн нь болохоор суурьнд тавих бейс болон смарт типэнах өтгөн бейс. За тэгээд хэлбэрээ засахад хэрэгтэй бүдүүн болон нарийн хувраа хэрэгтэй. Тэгээ мэдээж хэрэг хумстай холбоотой юм хийх байгаа юм чинь өвн тэгээ клинсер. Ямар өнгөөр будахаа шалтгаалаад гэлэн будагнууд чинь тэгсний хамгийн дараагийнх нь топ гэх мэтчлэн ийм зүйлсүүд хэрэг болно. Химэл хумс хийж байгаа болохоор ер нь бол ийм шодог хэрэг болно. Их хүртэс гардаг болохоор тэрийг унгаах зорилгоор за ийм юмнууд хэрэг болно. Хумсаа иж эхлэе. За хумсаа болохоор хэлбэрийн засаад махыг аваа цэвэрлсэн байгаа. Одоо хураашуулах болон толиогийн цэвэрлэх зорилгоор вапаар бүх хумсаа сайтар жигд үрээд өгнө. Үрж дуусчаад хураагаар сайн үрцэн гөвөөд дутуултайсан газар байна уу гэдгийг нэг ажиглчаад тэгээд клинсертэй хөнгөрөө бүгдийг сайхан арчаад цэвэрлэжнэ. Тэгэхэд бейсээ тавьж эхэлнэ. Бейсээ тавихтаа өмнө хэлчихсэнчлэн хоёр талд нь хөрөхгүй, хойд талд нь хөрөхгүй маш цэвэрхэн тавихыг хичээгээрэй. Бейсээ тавьж байгаа үйлдэлүүдийн анзаараасаа гэдэг коднээс энэ хэсгүүдийг хасаагүй оруулсан байгаа. Тийм болохоор яг ямар үйлдэл яаж хийж байгааг нь сайн анзаараад тэр бүрчлэн дагаад их юм бол таад маань цэвэрхэн гоё хумсаа боддог болж чадна гэж найдаж байна. За ингээд суур учраас маш сайн хатаа хэрэгтэй. Тийм болохоор би 90 секунд хатаасан. Энэний дараагаас бөөндөө смарт типнийхаа хэмжээг хумсандаа тааруулаад тавьж үзэх хэрэгтэй. Саяных шиг ингэж дутуу харагдах юм бол боломж болохгүй гэсэн үг. Тийм болохоор дахиад дараад сайзыг томруулаад тавиад үзээрэй. Яг ингэж хумсных нь ховлтонд харж байгаа юм шиг маш гоё орж өгөх хэрэгтэй. Зэгстэй байх үүднээс зэгчийн уруунаас эрхээ өрөө хүртлээ 2-2-ыг аваад тавьчвал амар. Угаасаа 10 урундаа 10-нд нь хийж байгаа юм чинь дахиж сайз аваад авах шаардлагагүй 2-2-ыг аваад тавьчвал амар идэв шүү. Лед гэрлээ. Ингээ босгоо тавьчих юм бол смарт типээ нахад амар идэв болохоор ингээ босгоо тавьчаарай. Тэгээд смарт типэн дээрээ бейсээ тавиад хумсан дээрээ хий гаргахгүй маш цэвэрхэн нааж өгөх хэрэгтэй. Хитрхи бага бейс түрхчих юм бол хий гарах магадлалтай учраас яг тааруулаад бейсээ түрххийг хичээгээрэй. Яаж наах аргыг харуулдуулах үүднээс бүх хумсан дээрээ нааж байгаа бичлэгүүдэд оруулсан байгаа. Тийм болохоор сайтаар ажиглаад үзээрэй. Ихэнх хүмүүсийн долоовор хуруу жоохон бүхтэр гэдэг болохоор одоо энэ дээр харагдж байгаачлан жоохон хий гарах гад уртаа юм зайвуултээд байгаа. Эндээс нь хараад үзэх юм бол бейс нь дутуу байна гэж ойлгож болно. Тийм болохоор бейсийг нэмж хагаад ер нь бараг дутууд байснаас ихсэн хамаагүй дээр идэг. Тэгтээ жоохон хотлоос харагдах үзмжийн хувьд бол муу харагддаг. Эрхээ уруундаа тип наах айгүй эвгүй идэг болохоор яг гоё тэгшиг наахыг
хичээгээрээ жоон талын наачл муу харагддаг шүү. За ингээд бухимсаа нааж дуусныхаа дараа гэрлээ энгийн байдалтай болгож жагаад тэгээд сайтар хатааж өгөх хэрэгтэй. Суурийг яг бүрэнгүүц сайн нааж гин гэсэн үг. За тэгээд өөрийнхөө хүссэн урттай болгоод хайчлаад авчна бүгдийг. Урт богино хэмжээтэй ажиллаж магадгүй, тийм болохоор өмнөх хумстайгаа харьцуулаад ерөн төстэй урттай байлгахыг хичээрээд ихгүй бол урт богино байхаар аюу мангар харагддаг. За тэгээ хэлбэрийн засч эхэлнэ. Эхлээд бүдүүн ураагаа ашиглаад хэлбэрийн засна. Тэгээд хумсны хажуугаар орох зүйлсүүд байх юм бол тэрэн дээрээ нариу ураагаа ашиглана. Ер нь яаж хэлбэр засж байгаа талаар харагдуулахын тулд жигчэн уруугийн хурцсагсан ямар нэгэн эффект оруулахгүйгээр бичлэгээ оруулсан байгаа. Бусд нь болохоор хурцсагсан бичлэг байгаа шүү. Гэхдээ хурцсагсан ч гэсэн ерөнхий байдал нь харагдах учраас үзээд аваарай. За тэгээ 5 урууныхаа ерөнхий хэлбэрийн засчаад дахиад нэг хараад үзэх юм бол ер нь засах өөсөв харагдаж магадгүй. Харагдах юм бол тэрийгээ хэлбэр засалт дуусгаас өмнө янзлжуул илүү амар идэг. За ингээ хэлбэрээ засч дууссан бол бөөндөө наацсан байгаа типээ хотлолт нь уусгаж өгөх хэрэгтэй. Уусгаж өгөхдөө хотлогоо маханд хүрэхгүй байхыг хичээгээрэй. Маханд хүрэх юм бол махан шархална. Тэгээд авсан махан муухай арцааж ургана. За тэгээ хумсандаас хүрэхгүй байхыг хичээгээрэй. Хумсандаа хүрэх юм бол мэдээж үрэлт өгж байгаа болохоор хумс нь нэмэрнэ. Хотлоо уусгаж дуусны дараа уртал руугаа бас үзүүрийг уусгаж өгөх хэрэгтэй. Үзүүр нь арай зузаан байдаг. Хумсаа нөгөөний өөрийнхөө хэмжээнд тохируулаад авсан байгаа болохоор уртал руугаа уусгаж өрөх хэрэгтэй. Уртал руугаа үрж байгаа гол шалтгаан нь гэх юм бол уусгахаас гадна хумсны будаг барцгаар гадаргуу дээр илүү сайн тогтдог болохоор химэл хумсны типийг үрж барцайлгах хэрэгтэй. Дижиж таны хумсны будалд илүү сайн тогтно шүү. За ингээд бүгдийг уусгаад сайтар өрснөхийн дараа хураа өртснүүдээ шодгоороо буулгаад тэгээд тэгшимүүдийг харсныхан дараа клинсертэй хөвөнгөөрөө цэвэрлэхэд болно. За тэгээд ингээд будалтынхаа суйрлын орнд бэйсээ тавиад эхэлнэ. Энэ будалтын суйрны бэйс болохоор маш сайн тэгшимийн засаад гоё тийм овон товон зөөлгүй цэвэрхэн харагдахаар болгож өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол таны будалт хумс хийсний дараах байдал маш гоё цэвэрхэн болно. Бэйсээ тавьж байхдаа хажуу талаасаа ингээд овон товын байна уу гэдгийг сайн анзаараад хараарай. Сайн хэлснээр хажуу талаас нь сайн хараад доошоогоо хотооцсон байх юм бол бэртэй багсаараа товшоод өгөх юм бол бэйс нь үлдээд маш гоё тийм гүлгөр тэгшхэн гадаргуу өсгөж өгнө.
бейсээ маш гоё гадруу үсгэж тавьсныхаа дараа гараа тэгшхэн доош харуулаад авах юм бол яг өөрөөрөө бондгор гоё хэлбэр үүсч өгдөг. Тэгээд бондгор гоё хэлбэр үүснийхэн дараа шууд гэрлэндээ ихгүй бол урсчдаг учраас гялс гэрлэндээ ихийг хичээгээрэй. За ингээд хэлбэрийн засаад бейсээ тавиад дууссан учраас хумсныхаа бодолтонд орох чинь би ийм усан ягаан өнгө ашиглаж суурийг тавьсан байгаа. Гэхдээ усан 2 өнгийн бодог ашиглана. Энэ болохоор эхний давхарлалт нь ягаан усан өнгө маш гоё цэвэрхэн харагддаг. Тавуугаа тавуулангийн гоё цэвэрхэн нимкэн буцсныхаа дараа саяныхаа өнгөөр 2 дахь давхраа явж гин. Цэвэрхэн жигд гоё бодох юм бол яг бодгоны өнгө нь маш гоё гарч ирдэг. 2 давхарлагад ийм гоё цэвэрхэн өнгө үүсэж байгаа. За ингээд 2 давхарлалтын дараагаас би арай бараан өнгийн ягаан туяаг хумсандаа оруулж өгөхийг хичээгээд бараан ягаан усан өнгийг дээр нэг давхарлаж өгөх чинь. Тэгээд өөртөө бодож байгаа болохоор нэг давхарлаад ямар ялгаатай байна гэдгийг харж болдог болохоор өөрөө хумсаа бодох бүр амар гоё идэг. За ингээд бодолтаа ер нь бол дуусах тийш хандж байна. Маш гоё өнгө гарсан байгаа ч гэсэн дахиад давхарлах юм бол бүр гоё өнгө гарч магадгүй гэж бодоод
нэг давхарлаж байгаа ч гэсэн харж үзэх гээд нэг давхар бодож байгаа. Тэгээд давхарлаад гарсан чинь нэг амар сүртэй ялгаа байхгүй болохоор нь арчиж цэвэрлээд бүх humсаа ер нь арчиж байгаа. Тэгээд би дээр нэг хөрхөн зүрх зурж үзье гэж бодоод тэгээд улаан өнгийг ингэж тэгшгэн гадаргуутай амин дээр тавьж байгаа зүрх зурна. Эхлээд би жижигхэн зүрхнүүд зурсан. Зүрх зурх бүр амар амархан байдаг. Хоёр цэг тавьж байгаа доош нь татхад л амар хөрхөн зүрх зурагдчихдаг болохоор та хэд бас туршаад үзээрэй, жижигхэн зүрхэнд таалагдах юм бол. Яг ингээд жижигхэн зүрхээ зураад дууссан чи бусад хуруунд зулах уу? Энийг хуруун дээр амар олон жижигхэн зүрхтэй болохоор жоохон мангар харагдаад тэгээд би нэг том зүрх болгож зурж байгаа. Дунд хуруун дээрээ, жигчэн хуруун дээрээ ч юм уу олон хуруун дээр зүрхнүүд ээж аваад нэг хуруун дээр жижигхэн олон зүрх байх юм бол амар цэвэрхэн харагдана. Нэг хуруун дээр мангар олон зүрх байхаар жоохон сонио харагдаад байсан. Тэгээд юу ч гэсэн том зүрхнийхаа ерөнхий хэлбэрийн бүтгэн улаан өнгөөр гаргаж өгчөөд дараа нь улаан өнгөө тодруулчихна. Зүрхнийхаа улаан өнгийг нэг давхарлсан ч болно. Гэхдээ илүү тод гоё зүрх зурхын тулд хоёр давхарлаж байгаа. Хоёр давхарлах юм бол зүрхний улаан өнгө нь илүү тод. Тэгээ хоёр дахь давхралтаас нөө сэвийг засах боломжтой болохоор би ингээ хоёр давхарласан шүү. За ингээд улаан өнгөө сайн хатаачаад одоо топод бүрхэн. Топоо маш гоё цэвэрхэн бүрхээрээ. Ер нь бол альч давхралтан дээр юу ч түрхсэн. Хоёр дэш нь гарахгүй, хойш нь илүү гарахгүй амар гоё цэвэрхэн түрхэж өгье гэж ягээрээ. За хамгийн сүүлийн давхарлалт топ учраас маш сайн хатааж өгөх хэрэгтэй. Би 120 секунд хатаасан. Хатааж дуусныхаа дараа өөсөө хажуу тишээ гаргасан юм байвал бүгдийг цэвэрлээд тэгэхэд бөөндөө нэг амар гоё юм сурна. Тэр нь юу вэ гэвэл химэл хумс хийсэн үед хумсныхаа хойд талыг хүртэл будаж болдог. Хойд талыг будчих юм бол хумс нөгөө нэг химэл хумс хийчихээр жоохон хойдол нь муухай харагдаад идэв штэ. Тэр муухай харагдах байдлыг ер нь бол багасгаж гангараа хийж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээс өмнө бүгдийн сайтар арчиж агаад хойд талаас маш сайн арчиж өгөх хэрэгтэй. Хойд талд нь ямар нэг юм байхгүй сайн арчаад өгчих юм бол хойд талын цаана ч гэсэн сайн тогтно гэж ойлгож байна. За би ийм ягаан өнгийн саа ашиглаж байгаа. Хамгийн эхлээд хумсны будгийнхаа энэ том биерээр ерөнхий их саагийн тавиад өгчих хэрэгтэй. Тэгснийхаа дараагаас нарийн үзүүртэй биер ашиглаад яг хэлбэрээр нь тараагаад өгөх юм бол амар гоё цэвэрхэн зэгцтэй харагдана. Ингэж хойд талаа саагаар будах хүмүүсийн нүдэнд тийм амар тусаад авахгүй ч гэсэн зурвасхан харахад бүр амар гоё харагддаг. Хүмүүс яг ингэ бодсон үед хойд тал нь ямар гоё ингэж хэлдэг тохиолдлууд
амар их байдаг болохоор энийг бас нэг туршаад үзээрэй гэж хэлмээр байна. Хойдлын саагаар будаж байгаа ч гэсэн уртталт нь саа олчвол муухай болох болохоор гараараа ингээд хоёр талын харьцчих юм бол зүгээр шүү. Эсвэл бол клинсертэй хөвөнгөөрөө ингээд дээд талынхаа нь харьцсан ч гэсэн болно. Ингээд эрхээ уруугаа сайн хатаахгүй бол ер нь бол эрхээ уруу энэ будалтыг хийхэд хатахад амар хэцүү байдаг болохоор ингээд сайхан хатаачих. Тэгээд мэдээж хэрэг будаг түрхсэн юм чин дээр нь топ байх шаардлагатай. Хойдлыг будахад ер нь бол бейс түрхэх шаардлагагүй. Нэг амар яг усанд твцэн ч гэсэн хойдлынх нь будаг хуулраад байх тохиолдол маш бага байдаг. Ингээд хумсныхаа өндгөнд хүрэх юм бол клинсертэй хөвөнгөөрөө ингээд цэвэрлээд авчаарай. Тэгэхгүй бол өндгөндөө хүрсэн байх юм бол ургахтай амар мангар харагдана. Тийм болохоор бас энэ хойдлоо будахтаа маш цэвэрхэн будаж өгөх хэрэгтэй. Эрхээ уруугаа бас гэрлэнээс ингэж бариад хатаачч болно. Яаж хатаавал илүү сайн хатгаарай тэрийг нь ажиглаарай. За тэгээд одоо будалт маань дууссан болохоор хичээлийн тосоод үргээд ингээд манай будалт хумс маань бэлэн болчихно. Зэмэртэж хумсаа ижлээ. Энэ гарыг хумсыг хийхгүй. Одоо бичлээ дуусгаж чаад тухтайхан шиг энэ гарыг хумсыг хийх гэж бодож байна. Тэгээд энэ удаад смарт тип хумс хийх болон ингэж хэмэл хумсныхаа хойдлыг эрхэн гоё харагдуулах аргаасаа та нарт хуваалцлаа. За тэгээд хумс хийхэд таалагдсан бол та нар гоё тааж хийгээд туршаад үзээрэй. Ингэх бол нэр амар гоё янзын арга шүү. Заримдаа нөгөөний хэмэл хумстай үед хойдол нь амар муухай харагдаад байдаг шүү дээ. Тэрийг нь болиулах зорилготой ийм талтлалт гэсэн мөртлөө энэ чинь ийм гангараа. За тэгээ бай. Одоо энэ гараа